Хэрхэн үзэгчдийнхээ нороо амгаланг айлтгая. UBS телевизийн нэрийн утас нэвтрүүлгийн шинэ дугаарыг та бүхэн хүлээн авч үзэж байна. За энэ удаагийн нэвтрүүлгээр үзэгч та бүхэндээ салбар бүрийн нэрийн утсыг танилцуулах хэрхэн үндтэй зочноо танилцуулъя. Дундгой аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Сандгийн Од Эрдэнэ. За нутагтаа урьсанд баярлалаа. Сайхан амарч байна та. Сайхан амарч байна. За энд хүрэлцэн ирсэн бас UBS телевиз. За сайнадаа бас баярлалаа. За нэвтрүүлгийн маань нэрийн асуулт гэдэг юм уу? Эхний асуулт байдгийг. Танд яг хэдэн нэрийн хуудас байдаг вэ? Одоо ямар салбарт хүчин зүтгэж байна гэдгийг тодорхой болгоё. За өнөөдөр би бас энэ байгаа албан тушаал эрхэлж байгаа ажлынхаа хүрээнд бас нэрийн хуудасуудаа эхлэе гэж бодож байна. За миний хамгийн одоо дуртай нэрийн хуудас бол Дундгой аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч гэдэг. Одоо иргэдээ бас төлөөлж сонгогдсон хүний хувьд бол одоо энэ бол хамгийн том нэрийн хуудас гэж боддог. За төлөөлөгчөөр одоо сонгогдсон учраас бас манай дунд овчуудын маань итгэл одоо энийг одоо хүлээж иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга гэж одоо болсон байгаа. За энэ албан тушаалаа дагаад Дундгой аймгийн гэмт хэрэгээс өрсөн сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн бас тэргүүний ажлыг хийдэг. Энэ бол одоо Дундгой аймаг Монгол улсын хэмжээнд одоо тулгамдж байгаа гэмт хэрэг за хүүхдийн эрхийг хамгаалахаас ахуулаад маш олон одоо ажилд нэрийн хуудас болж одоо явдаг хариуцлага гэсэн үг. За дараачийн нэрийн хуудас бол аймгийн гамшигын эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн тэргүүн. За энэ бол ялангуяа одоо сүүлийн үед бас одоо уур амьсгалын өөрчлөлт, цаг уурын өөрчлөлт, нэрсдлэгтэй одоо малчт маань одоо жилийн 4 удирлын турш одоо хэцүү цаг уурт одоо нойр хоолгүй ажилтдаг. Одоо ард иргэдийн гамшигын эрсдлээс одоо өрсөн сэргийлэх төсвийг суулгах, энэ гамшигын эрсдлээс өрсөн сэргийлэх ажлуудад тодорхой ажлуудыг төлөвлөж баталж явдаг бас нэг одоо чухал ажил байгаа. За үүний хажуугаар ер нь бол одоо 37 оноос хойш одоо хэд хэдэн одоо үе мөчлөгтэй хэлмэгдүүлэлтүүд байдаг. За үүнээс одоо хэлмэгдсэн одоо Дундгой аймгийн хувьд одоо нэлээд одоо хүмүүс хэлмэгдсэн байдаг. Энэний одоо нөхөн олгорыг олох асуудал дээр хяналт тавьж энэ асуудлыг хариуцсан ажилтдаг. Тэгээд миний хувьд бол энэ зөвхөн бас нөхөн олгор олох асуудал биш. Бас ирээдүйд ямар одоо хэлмэгдүүлэлт байж болох уу? Зарим асуудыг одоо сэтгүүлч цагт бол хүний эрхийн зөрчил гэж яриад байгаа тийм. Хүний эрхийг зөрчсөн асуудал нэлээд их гарч байгаа. Тухайлбал уул уурхайн асуудлаас болоод хүний эрхийг зөрчсөн асуудлууд бас гарсан. Манай аймгийн одоо ураны олборлолтын газар за мөн сайхан аваадах одоо метаны хийн давхаргын одоо хайгуулын ажил за мөн одоо сүүлийн та бүхэн мэдж байгаа сэтгүүлчдийг хэлмэгдүүлэх, намчрахыг, ус дөржилтөөс болоод бас хүний эрхийг зөрчих одоо шүүхийн шийдвэргүйгээр барьж хорих гэд маш олон одоо үйл ажиллагаанууд тал талаасаа явагддаг. Ийм учраас бас энэ одоо цагаатах ажлыг зохион байгуулах энэ ажлыг бол бид бүхэн бас үржилсэн сэргийлэх хүний эрхийг хамгаалах чиглэлд бас одоо хөгжүүлэх одоо ийм шаардлагатай энэ төвшөнд нь байх шаардлагатай гэж бас үзэж байгаа. За үүний хажуугаар одоо Монголын улаан загалмаа нийгэмлэг гэж одоо хүмүүнлэгийн байгууллага байгаа. За ингээд Дундгой аймгийн улаан загалмаа хорооны тэргүүний ажлыг бас хийдэхдээ бас бахархаж явдаг. Хүмүүнлэгийн ажлыг бас дунд овчуудаа одоо хэцүү үед нь бас хүргэх энэ асуудлыг одоо одоо бусад одоо байгууллага, олон улсын байгууллага энэ онцгой байдлын байгууллагуудад хүргэж хяналт тавьж ажилладаг. Энэ чухал ажлуудыг бас нэрлэхэд таатай байна. Хотоос гараад Дундгойн нутаг дэвсгэрээр явж хахад хангаа шиг сайхан ногоорсон биз дээ. Энэ зам яг харгуу дэлгэр сайхан зам болж ил. Гэтэ өвлийг, хаврыг бас жаахан твдүүхэн давсан. Мэдээж иргэдийн урлын даргын хувьд, иргэдийн төлөөлөгчийн хувьд
малчтынхаа нөхцөл байдал санааж хэлээ нүз. За энд бид нар одоо яг овоо цав гэдэг газар энэ өмнөхтэй уул байна. Хойно энэ хартаг. За ийшээгээ хүнжлийн уул, хөврийн гол. За тэгээд баруун талд одоо бас гайхамшигтай алдарт дэл уул маань байна гэнэ. Тэгээд ийм газар бид нар бас хүрэлцэн ирсэн байна. Үнэхээр энэ жил бол ойрын 20 жил бас болоогүй сайхан одоо 100 болж байна. Одоо дунд гов даяараа. За үлзий цум маань бас асар том нутаг дэвсгэртэй. Өнгөрсөн үйл бол үнэхээр хүйтэн малчт маань хоорондоо одоо холбоо орж чадахгүй, сумын төвлөгөө очиж чадахгүй, цагаан сараар золгож чадахгүй ийм одоо мөсөн зууд цасандууд өвөлдсөн. Тэгээд энэ тэр үед одоо бас малчтынхаа одоо зам харгуу гарах ажлыг зохион байгуулж явах даандаал гэж бодож байсан. Энэ жил одоо зам бас цаг ирэхлээрээ сайхан байдсан байна. Энэ жил сум маань түүхэн 100 жилийн ойгоо тэмдэглэсэн. Энэ үед одоо малчтын маань бас сэтгэл тэнүүн бас ардаа санаа зовх юмгүй болсон ийм сайхан зам болж байна. Одоо наадмын дараа намар гэдэг. Одоо аймгийн хэмжээнд за тэгэл мэдээж малчт маань энэ өвөл яах вүлээ гэд одоо байгалаа шинжээл байж байгаа. Өвлжилтийн бэлтгэл ажил бас яригадад эхэлсэн байлгүй дээ. Аль хэдийн бас аймгийн засаг даргын орлогчоор одоо тэргүүлсэн комисс хуралдаад хөдөө аж ахуйн газар за мөн одоо энэ холбогдох эцэг агентлагуудад үүрэг даалгаврууд өгөгдөд одоо ингээд явагдаж байгаа. Дундгой аймаг бол хоттой бас хамгийн ойрхон аймагуудын нэг л дээ. Тэгсэн хэрнээ хөгжилд нь бас төдийлөн сэтгэл хангалуун байдгүй. Тэгээ дээрэс нь шүмжил дагуулад идэг тийм асуудлууд байдаг. Та бас хүлээн зөвшөөрж байгаа. Ер нь за одоо яг хөгжлийн зөв голдрол руу оруулж ин да гэсэн тийм итгэл үнэмшил одоо иргэдтэй өгч чадах уу? За итгэл үнэмшлийг бол өгч чаднаа. За 20 онд одоо бүрэн эрхийнхаа одоо ажлыг хүлээж аваад яг энэ тухай одоо бодож исэн. Яагаад Дундгой аймаг 21 дугаар байранд ордсон бол яагаад энэ одоо манай иргэд маань Улаанбаатар руу нүүдэх юм бол ямар учраас өмнө говь руу нүүдэг гадаадад одоо гарах тухай ажиллах хүчингээ одоо экспортлох тухай ярьдаг юм бол гадаадад гарган сургана гэж амлдаг юм бол гэж одоо энэ асуултуудаас эхэлсэн. Багаас нь эхлэе. Нэг юмнаас эхлэе гэж энэ хүний нөөцийн бодлого байсан. Хүнээ хөгжүүлээ, хүнээ сургая. Үүний тулд одоо бид хүн эхний ээлжинд бас бизнесийн хөгжлийг дэмжих жилийг зарласан. Энэ нь одоо манай бизнесмэнүүд одоо хүчтэй байх хэрэгтэй байна. Ажлын байраа бий болгодог байх хэрэгтэй байна. За мөн манай боловсон хүчин багш нар, эмч нар, за мөн одоо оюутнууд одоо нутагтаа эргэж ирж ажилтдаг баймаар байна. Доктор суурьшилтай баймаар байна гэдгээс эхлээд хүний нөөцийг одоо хөгжүүлэх одоо ийм жил зарлалаа. Энэ бүхэн маань бол хоорондоо уялдаатай ажилласны үр дүнд одоо бас аймгаас одоо Улаанбаатар болон бусад газар руу одоо шилжих хөдөлгөөн одоо багасж хүн ам маань бас багч гэсэн одоо тоогоор нэмэгдэж эхэлж байгаа. За засгийн газраас ч гэсэн одоо энэ хөдөөгийн сэргэлт бодлого явуулж байна. Тэгээд энэ бодлого маань өөрөө одоо цаанаа эдийн засгийн одоо амлалт байгаа боловч одоо бодиттойгоор бас эргэчихгүй байгаад шүмжлэлтэй хандах хэрэгтэй гэж бодож байна. Бид нар наашаага ирээч хөдөө амьдраач гэж одоо хий хоосон одоо уриалах бол одоо учир дутагдaltaй байгаа. Яг бодиттой ямар боломж байгааг одоо энэ залуучуудаа боловсон хүчингүүдтэй одоо мэдрүүлэх нь чухал байгаа. Бага багаар нь жил тутамд нь асуудлыг шийдээд явах юм бол дундгой бол хөгжихэд бол маш ойрхон байна гэж харагдаж байна. Санаачлагтай байх шаардлагатай тэр эргэцэн орчныг бүрдүүлэхэд орон нутгийн иргэдийн хурал өөрөө эрх мэдэл хэрэгэдэг. Та бүхэн ер нь бол эрх мэдэл өндөр. Одоо нэгжийн тухай хууль дээр бол тухайн одоо аймаг сумд нэгжийн одоо нийгэм эдийн засгийн асуудлыг одоо тухайн аймаг бие даан шийдвэрлэх хэрэгтэй гэдэг ингээд зохицуулт бол орсон байгаа. Тэгэхээр иргэдийн төлөөлөгчдийн хурал бол хамгийн том эрх бол энэ хэрэгжүүлэх гэж байгаа төсөл хөтөлбөрийг одоо хуралдаанаараа хуралдаж одоо баталж өгдөг, төсвийг баталж өгдөг. Тэгээд энэ хэрэгжилт нь одоо хяналт тавьдаг юм чухал байгууллага байгаа. Ер нь бол за дээрээс нь эхлэе. Дээрээсээ эхлүүл ер нь манайх ч өөрсдөө парламентын засаглалтай байхгүй. Тэгэхээр төрийн эрх барих дээд байгууллага бол улсын их хурл мөн. Тэгвэл аймагт одоо үндсэн хуулиараа ч гэсэн заасан байгаа. Нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулж хэрэгжүүлнэ гэж. Тэгэхээр энэ одоо аймагт хэрэгжүүлж байгаа бүхэл төсөл хөтөлбөрийг аймгийн иргэдийн хурлаар батлаад баталсан төсөл
хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэг нь засаг дарга байхгүй. Энийг засаг даргын хамгийн газар л хэрэгжүүлдэг. Тэгэхээр энэ ойлголтыг одоо манай одоо үе үеийн засаг дарга, хурлын дарга нар өөрсдөө ойлгож, өөрсдийнхөө боломжийг зөв ашиглаж, зөв ойлгуулж явах нь чухал байна. Түүнээс биш хурлын дарга, засаг даргын хоорондын одоо зөрчлийн тухай бол ойлгож болохгүй. Тэгээ энэ өөрөө манай иргэдийн одоо шийдвэр гаргаж байгаа, захирамж гаргаж байгаа энэ хэлбэрээр нь ойлгоод засаг дарга нь одоо илүү гэж ойлгоо явдаг. Тэгээ энийг бол эвдэх нь зүйтэй. Ер нь бол засаг дарга хурал хоёр харилцан ойлголцож одоо нэг юм шиг явж ижил аймаг хөгжинэ. Урд нь бол одоо засаг дарга, хурлын дарга хоёр бие бинийгаа огцруулах тухай бол асар их одоо жишээ байгаа шүү дээ. Бусад аймагудаас ч байгаа. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд нэлээд гарсан угаасаа. Тэгэхээр бид нар бол эв нэгдлийг одоо хангах чиглэлд энэ одоо бүрэн эрхийн хугацаанд бол нэлээд сайн ажилласан. За ийм ч учраас бас аймгийнхаа засаг даргыг улсын их хурлд бас одоо гаргаж чадсан гэж бодож байгаа. Залгамж харлаа бол үлдчихэж байгаа гэж бодож байгаа. Хойш иргэдийн хурал нь илүү юу, засаг дарга нь илүү юу гэхээсээ илүү энэ уялдаа холбоо чухал. Энийг тэр албан тушаалтан өөрсдөө өөрийнхөө одоо хууль заасан бүрэн эрхийг хуулийн дагуу зөв хэрэгжүүлж чадах нь чухал байна. Одоо тухайлбал засаг даргын үйл ажиллагаа шалгыг л ивэл эрдэнэ хурлаас ажлын хэсэг гаргаад шалгана. Тэгэхээр энэ 4 жилд манай одоо аймгийн засаг дарга тамийн газар бол бид нэр хоорондоо одоо өгсөн үүрэг даалгавар одоо хөтөлбөрөө ойлголцож ажилласан. Энийг ингээч төлөө хичээсэн байхгүй. Тэгэхээр энэ хугацаанд олон одоо сумдад хэрэгжиж байгаа орон нутгийн хөгжлийн сангийн одоо хэрэгжилттэй танилцлаа. За мөн улсын төсвөөр одоо хэрэгжиж байгаа одоо барилга байгууламжийн одоо явцтай танилцлаа. Ер нь бол одоо манай аймагт төдийгүй одоо улс даяар маш өргөн боломж байдгийн байна. Энэ өргөн боломжийг шийдэхийн тулд одоо энэ төлөөлөл буюу одоо их хурлын гишүүдээрээ дамжуулж төсвийн одоо шийдлүүдийг хийж чадвал энэ маш боломжтой. За тухайлбал нэг жишээ би хэлье гэж бодож байна. Манай аймаг одоо жилдээ орон нутгийн хөгжлийн сан дээр нэг 14-5 тэрбум төгрөг хуваарлагддаг. Тэгээ 60% нь хуулиараа суманд хуваарлагдаад энд үлдчихэж байгаа нэг 4-5 тэрбум төгрөг хуваарлагдахлаар одоо 4-5 тэрбум төгрөгөөр бид нэг олигтой сургуульч барьж чадахгүй шүү дээ. Гэтэл одоо зарим аймгийг тухайлбал Хинтэн аймаг гэх чинь жилдээ л 5-600 тэрбум төгрөг хуваарлагдаад тэрүүгээр одоо бүх сумдаа одоо замтай болгож чадж байна. Тэгээд ийм харьцангуй болгочоо дундгой бол одоо ингээд өрсөлдөх чадвараараа 21-т ордог юм аа гэд энэ олон сайхан залуучуудыг одоо галын нунтраагаад байх шиг надад санагддаг. Гэхдээ ямар л одоо хүн 21-т ордог аймаг руу ирж ажиллая гэж бас одоо бодох бай тэ. Тэгэхээр бид нар энэ урам зориг нь унгааж байна гэсэн үг. Тий. Тэгэхээр энэ харьцуулах одоо үнэлэх шинжлэхтэй энэ үзүүлэлтүүдэд зөв авмаар санагдаад байгаа. Тэгэхгүй одоо энэ уул уурхайн компани за Эрдэнэттэй за эсвэл өмнө говьтай манайхыг одоо харьцуулаад яах вэ тийм. Одоо хүмүүсийн эрүүл мэндийн байдал эсвэл одоо нэг хүнд ногдох малын тоо за энэ багш боловсон хүчин за бусад үзүүлэлтээр үзүүлвэл манай аймаг чинь бас тэгэл эхний байруудад одоо нэгээрээ яваалах боломж байгаа. Тэгэхээр бидэнд бас энэ урам зориг хэрэгтэй байгаа. Тэгэхээр энэ одоо иргэд малчид залуучуудынхаа урам зоригийг сэргээхэд одоо бид бүхэн бас анхаарай гэж одоо бодож байгаа. За Дундгой аймгийн хувьд бол өнгөрсөн 4 жилийн хугацаанд бол засгийн газар Монгол Ардын намын одоо эрх мэдлийн хүрээнд ажилласан энэ бүрэлдэхүүнд бол одоо сөрөг хүчин буюу Ардсан намын төлөөлөлтөд ажилласан за 7 аймгийн нэг нь л дээ. Тэгэхээр энэ хугацаанд ажил явуулахад хэр хүндрэлтэй байв. За түрүүн хэлсэн ш та намчрахал хаач одоо газар авсан байна. Тим хандлага ер нь мэдрэгддэг юм уу? Ер нь л нэлээдгүй байсан шүү. За иргэд ялангуяа одоо энэ хуулийг өөрсөндөө тааруулж өөрчилж байна. Хуулиа хэрэгжүүлэхгүй байна. Шүүхэд итгэл байхгүй байна гэсэн одоо энэ шүүмжлүүлэлт нэлэнхийтэй байсан. За ер нь бол одоо сүүлийн бас ганц нэг жишээ хэлэхэд бол одоо арчсан намыг одоо дарахгүй байх, бодлого явуулах, даргыг одоо батлахгүй байх. За мөн одоо энэ хуулиудыг одоо зарим одоо чиглэл зориултыг одоо өөрчилж байгаа юм шиг ийм одоо бодлого зохион байгуулалтууд бол бас явагдчихсэн гэж бол миний бие бол үзэж байгаа. За орон нутагт бол яг хөө мэдээж хэрэг дээрээсээ л бууж ирж байгаа. Ийм учраас одоо жишээлбэл хуулийг гажуудуулж байгаа ганц нэг зүйл бол иргэдийн оролцоо, иргэдийн одоо цуглуулсан гарын үсэг эдний дагуу одоо жишээлбэл байгаль орчны альва
одоо ашигт мултамлын зөвшөөрлийг олох ёстой. Гэтэл энэ асуудлыг шууд дээрээс шийдэж байгаа асуудлууд бол бас байгаа. Гэнт биднийг мэдээгүй байхад энэ одоо газрыг олох ёстой. За мөн одоо лиценз нь гарцсан байх жишээтэй. Тэгээ үүний нэг жишээл бол одоо Дундгой аймгийн Үрзээ суманд олгосон одоо ураны лицензийн тухайн асуудал. Энэ асуудлаас болоод иргэд тухайн одоо компани хоёрын хооронд одоо зөрчил одоо баг мөргөлдөөн шахуу зүйл болж энээс хамаарат иргэд гэмтэх, за мөн гэмт хэрэгт холбогдох, бусдын биед халдах юм гэмт одоо хэрэгүүд гарах, за хуурамч хүчиг баримт үйлдэх ийм одоо асуудлууд гарч ирсэн. Тэгэхээр энэ бол одоо бас нэг тодорхой нэг жишээ болов уу гэж бодож байна. Тэгээ саяны таны ярианы хариултанд бас анзаарагдлаа л да. Засаг дарга байхдаа эхлүүлж исэн ажил дараа нь одоо дараагийн засаг даргаж шилжсэн энэ үед зураг төсөл хүртэл өөрчлөгдөж байна гэх мэтчлэн нөгөө орон нутгийн энэ удирдлагын төвшний залгамж халаа бас улс төрийн намуудынхаа хандлагаар харилцаагаар за магадгүй хувь хүний ч хандлага байдаг баг. Тийм зүйл ер нь их тохиолдох уу? За ийм зүйлүүд ер нь одоо нэлээд хугацаагаар анзаарэгддэг байсан. Хаана байна. Одоо тухайлбал одоо өвлийн хөлөмжийн одоо асуудал байгаа. Засаг дарга байхдаа бас Дундгой аймаг маань өөрөө одоо хүнсний нарийн ногооны хэрэгцээг хангадаг. За мөн одоо энэ уул уурхаан компаниуд, за мөн одоо өмнө говь зэрэг говийн бүсийн аймагуудаа хүнсний нарийн ногоогоор одоо хангадаг болгоё гэсэн одоо төслийг одоо хийгээд 16 онд бас эхний ээлжийн ашиглалтанд оруулсан боловч бас энэ дунд 20 он хүртэл хугацаанд энэ үйл ажиллагаа зогссон байсан. За мөн одоо сүм хүртгээд байгалийн үзэсгэлэнт газрыг одоо хамгаалтанд аваад энэ одоо байгалийн болон түүхийн аялал жуулчлалын одоо төв болгохоор хэрэгжүүлсэн төсөл маань бас 20 он гэхэд зогссон байсан. За ямар ч тач одоо үйл ажиллагаанд анхаарал тавиагүй одоо хандлага маань жоохон бас сул байсан болов. Бас эдийн засаг болон одоо боловсон хүчний дутагдaltaй байсан болов гэд би бас аль болох эерэг талаас нь бол хандж байгаа. Тэгээд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын одоо дарга болох ч гэсэн энэ бүх одоо дунд говьд байгаа үүссэн эхлүүлсэн ажлуудын маань бас үргэлжлэл залгамж халаа намайг бас уртслаад энэ одоо албан тушаалд очиход бас түлхэц болсон болов уу гэж би боддог. Тэгээд тий хийх зүйл их байна. Өргөжлүүлэх зүйл их байна. Залгамж халаа бас чухал байна. Аль болох намчихгүй байх. Тэгээд бидний одоо энэ мөнх хот засаг дарга за миний бие бол аль болох одоо энэ урд урдын удирдлагуудын гаргаж ирсэн бас хандлагыг гэж хэлээ тий. Одоо энийг аль болох давтахгүй байх. Цааш залгамж халаатай байж гол нь одоо ус төржилт бол энэ дунд говийн ард иргэдийн амьдралд бас аль болох бага нөлөөлөөс одоо ард иргэдийнхээ аль болох одоо эрүүл аюулгүй орчинд амьдрах нь одоо нөхцөл шаардлагад одоо нийцүүлж одоо бид бүхэн ажилдаа хариуцлагатай хандах тухай одоо бодож байна да. Та өөрөө Үлзий цумаа төлөөлөгчөөр сонгогдсон тийм. Тийм. Дундгой аймгийн Үлзий цумын төлөөж аймгийн иргэдийн хурал төлөөлөгчөөр сонгогдсон. Яг Үлзий цумандаа давуу эрх олгох тийм хандлага байна уу танд? Ер нь давуу эрх гэхээс одоо бид нар бас нийтийн эрх ашигыг хамгаалах хэрэгтэй. Ер нь тэр тухайн тойрогтгоос сонгогдсон төлөөлөгчийн хувьд одоо тойрогт бий болж байгаа иргэдийн хүсэлт, нийгэм эдийн засгийн асуудлыг шийдэхэд бол бас онцгой анхаарч хичээж ажиллах хэрэгтэй. Бас хариуцлагын хувьд бол энэ бол одоо нийтийн эрх ашигтайгаа аймгийн хөгжлийн одоо нийгэм эдийн засгийн хөгжлийн хамт шийдэгдэж байгаа гэж бодож байна. Яагаад би ингэж онцолж асуусан гэхээр бид яг одоо энэ ажлынхаа хүрээнд Үлзий цумаар ажилласан ер усын эмх цэгцтэй бүтээн байгуулалтууд хийгдсэн ийм онцлогтой байсан л да. Тэгэхээр энэ одоо сумд хоорондын ийм хөгжил хооронд бас их тийм ялгаатай байдал анзаарэгдсэн. Тухайн үед бас би 2014 онд засаг дарга байхад энэ сумын төвийн шинжилгээний тухай асуудлууд яригдчихсэн. Тэгээд энэ 3 сайхан сумыг бол хөгжүүлэхэд одоо манай улсын их хурлын гишүүнээр сонгогдсон Эрдэнэ бүрэн санаачлаг гаргаад тэгээд бас аймгийн орон нутгийн одоо орон нутгийн хөгжлийн сангаас бас 400 гаруй сая төгрөгийг одоо бид нар бас шийдэж өгчээсэн. За энэ Үлзий цумын тухай сая ярьсан. Тэгээд тухайн үед би Үлзий цумаас сонгогдсон төлөөлөгч байгаагүй ч гэсэн засаг даргын хувьд Үлзий цумыг бас сумын төвийн шинжилэлт хамрагдуулж 5 тэрбумын одоо хөрөнгө оруулалтаар улсын их хурлын гишүүн Наранхүү, за энэ одоо сумын засаг дарга бас Эрдэнэ Мэлэг олон хүний
одоо хүч хөдөлмөр, лобби, зүтгэл орж иж үлзий цум маань өөрөө бас сумын төвийн шинжил хөтөлбөрт хамрагдаад дэд үтцээ одоо хөгжүүлж авсан. Дараачийн төсөл хөтөлбөр хэрэгжихэд одоо дэд үтцтэй учраас маш амар болж байгаа. Магадгүй баг улсад жишг сум бах те. За ер нь тэгж хэлж бас болно. За аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, за иргэдийн төлөөлөгчийн хуваар ингээд таруу суурьсан. Одоо үлзий цум гэхэд чинь баг хоорондоо гэхэд хамгийн бага нь 70 км. Тэгэл бараг 160 км гээд зайтай байна л та. Тэгээд тэр малчтынхаа нөхцөл байдал ялангуяа нөгөө өвлжилт, хаваржилт хүндэрсэн гамшигын үе мүйд ч гэдэг юм уу шуурхай холбоо барих гэдэг асуудал их чухал шүү дээ. Одоо өөрийн холбоо туурдахгүй одоо ингээд нэвтрэх гэж байгаа гэдэг энэ ажлын тухайд. Ер нь бол энэ өргөн тал нутагт харилцаа холбоо маш чухал. Урд нь болж байсан энэ одоо шорон шуурга, ган зудны үед бол малчтын хувьд тохиолж байгаа хамгийн бэрхшээлтэй асуудал бол харилцаа холбооны асуудал байгаа. За сүүлийн үед бол одоо энэ сансрын холбоо, за өрн телефоны одоо 4G, 5G сүлжээнүүд нэвтэрч байгаа үед бол энэ ялангуяа аймгийн төлөөлөгчийн хувьд бол бусад одоо төлөөлөгч нартайгаа нийлээд за засаг дарга, засгийн газартаа хандаад энэ буянт баг гэдэг одоо нэлээд анслагдсан баг байдаг. Энд бол одоо өрн телефоны одоо G-Mobile, за Unitel-ийн сүлжээг оруулах асуудалд бас Усын их хурлын гишүүдтэйгээ бас уялдаа ажилласны хүчинд бол одоо холбоожуулсан байгаа. За тун утгагүй одоо энэ намар энэ одоо бид нар тагт багийн нутаг дэвсгэрт байна. Энд бол одоо нэлээд дутагдaltaй байдаг. Тэгээ тун утгагүй бас өрн телефоны сүлжээ орох асуудал өрн шийдэгдсэн байгаа. За энэ хойд энэ байгалийн үзэсгэлэнт газруудаар ялангуяа одоо энэ малчид хүртэл одоо аялал жуулчлалын нэг бүтээгдэхүүн болж байгаа өөрсдөө. Ийм нөхцөлд бол бас өрн телефоны холбоо, харилцаа холбоо чухал учраас энэ тагт багт энд одоо өрн телефоны асуудлыг шийдэж байгаа. Цагаан суурга дээр бас Mobicom, Unitel хоёр сүлжээ давхар орсон байгаа. Ер нь ирээдүйн одоо энэ 3-4 жилийн одоо хугацаанд одоо Дундгой аймаг одоо бүрэн хэмжээгээр бас харилцаа холбоогоор хангагдана гэдэгт бол итгэлтэй байна. Дундгой аймгийг дуу хуурын үлгээн нутаг, за айргаарагийн алдартай. За сүүлийн жилүүдэд бол аялал жуулчлалыг одоо үр дүнтэй хөгжүүлнэ. Дундгой аймгийг тойрсон 1000 км-ийн дотор одоо бүхэл зүйлийг үзэж харж болно гэсэн зорилго тавьсан байгаа. Тэгээ тэрний нэг бас гол одоо түүхэн дурсгалт газар, за сүм хүүх бүрдийн туйрын орчим хоёлаа зорж ирлээ. Аялал жуулчлалын салбарын бодлогын тухай яриа. За бид нэр одоо Дундгой аймгийн Адаатх сумын нутаг дэвсгэртээр бол байж байна. За энэ дээр үеийн хэлгээр бол адуун цэг. За үнэхээр одоо айрхтай ааруул идээтэй гэдэг шиг одоо энэ адуун цэг гэдэг агуулгатай өгөөдөө хааны адуу байрладаг байсан, өвлжээ байдаг байсан нутаг гэж яригддаг. За энэ газар бол одоо манай Дундгой за говийн бүсийн одоо ганц баян бүрд гэж ярьдаг. Тэгээд энд ийм одоо түүхийн дурсгалт, за байгалийн үзэсгэлэнт одоо ийм одоо газар нэг хэсэг одоо хамгаалтгүй ингээ байж ясныг одоо бид бүхэн бас орон нутгийн хамгаалтанд бол авсан байгаа. Одоо цааш улсын одоо хамгаалтанд авах тухай асуудлын саналыг тавьсан байгаа. Тэгээд энэ соёлын өвийг одоо хамгаалах чиглэлээр ажилладаг мэрэгжлийн одоо засан сэргээх байгууллага энийг зас сэргээхгүй бол бас нурах тийм ээ устж үгүй болох бол аюул байгаа. Тэгээд бид бүхэн одоо яг энд бол сүмх бүрдийн аялал жуулчлалын төлөвлөгөө гэдгийг бас тусдаа гаргаж батлаад энэ төлөвлөгөөтэй болсноороо энэ маань одоо бэлтгэл ажлуудыг хийх дэд үтцийг одоо эхнээс нь зөв зохион байгуулах мөн аялал жуулчлалын бодлогын төлөвлөлтүүдийг гаргахлаар энд одоо доктортой аялал жуулчлалын юм нөөц болцоо бүрдэх юм байгаа. За энэ маань бол одоо Дундгой бас Задгай театраараа бас алдартай та бүхэн мэдэх бах. Их газрын чулууны Задгай театр, за ангийн хийд дээр бас нэг Задгай театр хийсэн байгаа. Дорж давгаан нэрмж дуртын дууч, зууны манлай дуучин. Тэрнтэй ажиллах одоо энд ийм Задгай театр байсан дээр үед ноён утга Данзан Аравжаа сарын өхөө дуурай энэ одоо туур дээр. Тэр үед бол туур байгаагүй баг. Тийм ээ. Туур дээр ирж одоо тэр тоглолтыг одоо зохион байгуулж ирсэн гэсэн одоо яриа ам хуучул байгаа. Тэгээд энд бол одоо ингээд янз бүрийн олон улсын арга хэмжээ, түүхийн хичээл, одоо оюуны боловсролын арга хэмжээнүүд зохион байгуулах,
За энэ хажууд манай энд сүм бүрдээ дэргэд бол энэ бүрдээ өнгө гэдэг хүүхдийн туслан байгаа. Тэгэхээр энэ хүүхдийн туслантаа амарч явах хугацаанд ардын ёс зан заншил за мөн одоо энэ төрөл бүрийн одоо боловсролыг олж авдаг ийм сургалтын төв болж байгаа. Тэгэхээр энд ирээд бас аймгийнхаа улсынхаа бас төрөл бүрийн одоо түүхтэй танилцах ийм одоо өргөн боломжтой. Одоо зөвхөн бас хүний хүчин зүйлээс гэхээс гадна байгалийн үзэгдлийн хүчин зүйл бас нөлөөтэй байгаа бох тий. Тэглгүй байх. Одоо тухайлбал одоо ингээд харахад л энэ ингээд цууралт үүссэн байна шүү дээ. Энд чинь бол одоо байгалийн он удаан жилийн энэ өөрийнх нь одоо ингээд суур хагарал үүсээд одоо удахгүй ингээд цаашаа нурж унах ингээд цаатлаас нь харах юм бол ингээд налтсан байгаа. Тэгэхээр одоо би энэ байдлыг бол одоо байгаль орчны яамд бас мэдгдсэн. За мөн одоо соёлын яамд одоо 3-4 жилийн өмнө одоо албан бичгээр өгөөд ажлын хэсэг томилуулаад одоо дэд сайдаар ахлуулаад энэ ажлын хэсэг ирсэн боловч одоо харамсалтай өнөөдрийг хүртэл одоо ямар нэгэн шийдвэр гараагүй байна, хариу бас ирээгүй байна. Тэгээ энд бас одоо төр засгийн удирдлага онцгой анхаарах бах. Яг үүнтэй ажиллах одоо дил хүнжлийн уул бас яг тийм байгаа. Дил хүнжлийн уулын одоо дилийн соёлын өвийг хамгаалах ийм төлөвлөгөө усруулад аймаг эрдийн төлөөлөгчдийн хурлаар батллаа. За юуны яг зэрэгцээ цагаан суургын тав хүн мэднэ. Тэгээ цагаан суургын ерөнхий төлөвлөгөө хөгжүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх. Дэд бүтцийн хувьд одоо өндөр өчтөл очих. За мөн одоо харилцаа холбооны хувьд одоо өргөн телефоны компаниуд ажиллах. За мөн одоо тэр зураглалуудыг бэлтгэл ажлыг хийн. Тэгээд одоо дараачийн 20 жилд бол одоо энэ цагаан суургын аялал жуулчлал одоо доктортой хөгжих гэсэн одоо ийм төлөвлөлтүүдийг баталж байгаа. Энд одоо бас төрийн бодлого дэмжлэг хэрэгтэй гэдгийг одоо бид бас үүгээрээ одоо бас дамжуулан илэрхийлж байгаа. Аймгийн иргэдийн хурл бол одоо манай нутаг оронд ийм түүхийн дурсгал, ийм байгалийн үзэсгэлэн хамгаалах шаардлагатай хөрөнгө хүч хэрэгтэй. За тэгээ зөвхөн хөрөнгө хүчээр биш. Одоо энэ түүхэн дурсгалын газрыг бол заавал мэрэгжлийн археологчид судалгаа хийгээд яаж бэхжүүлэх үү гэдгийг энэ ч өөр мэрэгжил шаардсан учраас үн цэнийг хадгалах хэрэгтэй учраас та бүхэн одоо ингээл аргаа бараа яамнаас одоо жишээлбэл бичиг хүлээгээд байдаг бол одоо гэтэл цаг хугацаа, он цаг илээгээд л энэ нэг нэгээрээ ингээд мултарж унаал юм байна гэдэг бол бас харамсалтай л юм те. Дураараа хийж болдог ажил биш байл та. Гол нь энийг ихээр нь өөр нь тийм ээ ориг энэ хөлбрийг яаж авч үлдэх вэ гэдэг хамгийн чухал байгаа. Тэгэхээр энэ түүх соёлын дурсгал зүйлийг одоо сэргээн засварлах мэрэгжлийн баг, за энэ малтлаг хийхэд зохих мэрэгжлийн археологчид байж энэ түүхийг үнэн зөв тодорхойлно. Тэгээ энэ одоо бүх ажил дээр бол хамгийн гол нь төрийн одоо бодлого, санхүүжилт, анхаарал энэ бүх юм чухал. Орон нутаг бол энэ бүхэн дэмжлэг үзүүлээд өөрсдийн нөөц болцоогоо мэдээж хэрэг одоо энэ иргэдийн одоо үндсэн дээр иргэд өөрсдөө байгаль хамгаалагч байх хэвээр. Иргэд өөрсдөө өв тээгч байх хэвээр. Тэгээд энэ дээр чи биет бус өв гэж байдаг. Тэгэхээр энэ маань одоо энэ биет өв маань өөрөө устж алга болох дээр аюулаас л одоо өрсөн сэргийлэх арга хэмжээ бол бид нар энэ төлөвлөгөөнүүдийг баталж бичиг цаасыг одоо босруулад байгаа. За сэтгүүлч ажлын маань нэг сайхан нь энэ л дээ. Эх орныхоо үзэсгэлэнтэй за тэр бүр бас бид мэдээд зориод очиж чаддгүй газар одоо зочинтойгоо хамт ирээд зогсож байна. Тэгээ Дундгой аймгийн Үлзийд сумын нутаг Дил уулын одоо нэгэн сайхан хэсэгт ирээд хоёлаа ярилцлага үргэлжлүүлж байна. За яг энэ сайхан үзэсгэлэнт газар нутгийн тухай яриагаа үргэлжлүүлье. За энэ бол бид бүхэн бас Дил уулын баруун билүүний ам гэж газар. За энд одоо дээр үед одоо маш олон лам нар одоо хуралдчихсэн энерги бүхий ийм говийн бүсийн хамгийн нөлөө бүхий томоохон байр суурь эзэлдэг ийм хийд байсан. Тэгээд өнөөдөр энэ одоо газар нутагт бид бүхэн бас энэ түүхээ судлах одоо хойч үлдээд одоо таниулах ажил маш чухал байгаа. За тухайлбал одоо энэ Монгол улс байтугай одоо тухайн энэ манай Үлзийд сумын маань иргэд залуучууд хүртэл эндээ ирж үзээгүй байгаа. Тэгэхээр энэ орон нутагт бас дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлж энэ түүх, соёл, энэ соёлын өвийг одоо судлуулахад бас энэ чухал ийм одоо соёлын өвийн тээсэн ийм газар байгаа. Дундгой аймгийн бол яг харахгүй бас нэрийн удас. Одоо Дил уулын гайхамшигтай тогтоц, мөн дээрэс нь хүн төрлөختний оюун санааны за амьдран байсан тухайн үеийн одоо соёлыг шингээж үлдсэн хадны одоо зураг бичээсүүд байдгаар алдартай шүү дээ. Тэгээд
одоо Дундгой аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын бас гол хийсэн чухал ажил бол энэ одоо байгалийн тогтцыг, энэ өв соёлыг хадгалж хамгаалахыг бас дээшээ нүд чих болж ажилласан гэж онцолж байна шүү дээ. Тийм ер нь эртээр үеэс л одоо энэ асуудал яригддаг байсан. Тэгэхээр энэ аюул жуулчлал хөгжих за мэдээж хэрэг хүн энүүгээр одоо явж байгаа янз бүрийн одоо археологчид, за малчид, за тэгээд одоо уул уурхайн одоо төрөл бүрийн компаниуд ажиллаж байна. Тэгээд энэхүү одоо байгалийн тогтц энэ одоо соёлын өвийг хэрхэн хамгаалах вэ гэдэг асуудал бол маш хурц тавигдж байгаа. Одоо түүхэн маш одоо сайхан зургууд бас илэгдэж байна. Хамгаалтгүйгээс болоод одоо зарим нэг ухамсар мөчид одоо усуудын уул мөрөөр энэ одоо бичээсүүд маань үгүй болох аюул тулгарч байгаа. Ийм учраас бид бүхэн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэг гол чухал үүрэг бол тухайн одоо орон нутгийнхаа одоо нийгэм эдийн засгийн асуудлыг бие даан шийдвэрлэхдээ энэ орон нутгийн малчтын одоо иргэдийн ая тухтай амьдрах за мөн энэ одоо байгаль орчинг хамгаалах хамгийн чухал үүрэг байгаа. За үүний нэг одоо чухал үүрэг бол энэ соёлын үеийн дусгалыг одоо хамгаалах ёстой. За ийм учраас бид бүхэн одоо санаачлаад за энэ дил уулын гайхамшиг гэдэг одоо төрийн бус байгууллага одоо хамтраад аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар одоо дил уулын соёлын үеийг хамгаалах энэ одоо төслийг боловсруулад энэ ерөнхий төлөвлөгөөг одоо баталсан явдал бол манай энэ удаагийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын нэг гол онцлог байсан гэж хэлье. Энэ ажлыг одоо энэ бодит байдлыг ингээ хөтөлбөрийн хэмжээнд боловсруулахад түүний дагуу одоо авагдаж байгаа арга хэмжээ яг хамгаалт бодиттой хийгдэж чадж байна уу? За энийг бол одоо шүүмжлэлтэй ярих хэрэгтэй гэж бодож байна. Ер нь бол одоо бас манай төр засаг маань жоохон удаан байна. Энэ дээр одоо манай байгаль орчин, аюул жуулчлалын яамд бид нар одоо зохих одоо мэдээллийг өгсөн. За мөн одоо соёлын яам гэж ажиллаж байгаа. Тэгээ соёлын яамны одоо бас энэ өвгийн газар гэж байдаг. Тэгэхээр энэ өв соёлын дурсгал зүйлийг одоо бас энэ ЮНЕСКОгийн одоо бүртгэлд хамруулах, за улсын тусгай хамгаалтанд оруулах энэ бүх ажлуудыг бүх одоо бэлтгэл ажлыг бас ер нь хангасан гэж бодож байгаа. Энэ бэлтгэл ажлын нэг бол бас аймгаас анхаарж байгаа нэг гол хэлбэр бол энэ ерөнхий төлөвлөгөөтэй болгож бас эзэнтэй болгох, эзэнжүүлэх энэ нутгийн иргэд малчтыг бас ойлголттой болгож өгөх ажил бол чухал гэж одоо үзсэн. Хөтөлбөр бол одоо энэ орчныг хамгаалж хадгалах гэдэг байна. Гэтэл Дундгой аймаг маань өөр аюул жуулчлалыг хөгжүүлнэ. Одоо энэ байгалийн одоо онцгой тогтцоо гадны болон дотоодын аюул жуулчлалыг хөгжүүлнэ гэж энэ хоёрын дунд харьцлах зүйл байна уу? Би бол харьцлахгүй гэж бодож байгаа. Энийг хамгийн гол нь одоо энэ аюул жуулчлалыг хөгжүүлэх. За энэ одоо байгаль дэлхийгээ одоо хамгаалах, соёлын үеийг хамгаалах ажлыг бол одоо хослуулж зөв зохистой одоо баланстайгаар хөгжүүлэх нь бол одоо чухал гэж үзэж байгаа. Ингэжээж бас одоо дунд говийн нэг одоо чухал одоо эдийн засгийн үндэслэл бол соёлын аюул жуулчлал гэж үзэж байгаа. Тэгэхээр соёлын аюул жуулчлалын хүрээнд бол энэ дил уулын гайхамшигыг бол одоо олон нийтэд бас танилцуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Үүний тулд бол бид бүхэн одоо энэ түүх тусгал зүйлээд хамгаалцсан одоо маршрутыг боловсруулсан энэ засмал замтай болно. Одоо энэ харилцаа холбоо хөгжин үүнийгээ дагаад одоо энэ аюул жуулчлалын одоо бүтээгдэхүүнүүд одоо үйлчлэгээ авахтай дочд буудлууд хөгжих зэрэг одоо энэ дэлхийн соёлтой бас зэрэгцэн хөгжих ийм болоотой боломж нэгдэнэ гэж бодож байгаа. Би энэ асуултыг онцолж тавьдаг нь одоо Дундгой аймгийн одоо энэ аюул жуулчлалыг хөгжүүлэхээр таны санаачлахаар хэрэгжүүлсэн одоо их газрын чулуунах одоо ивентүүд байна л да үндэсний хэмжээний. Тэгээд одоо өнгөрсөн жилийн үед бол би өөрөө одоо үзэж сонирхсан гэр бүлийнхээ хамт тэгээд маш олон дотоодын аюул жуулчид ирсэн байхгүй тэн дээр. Тэгэхээр тэн дээр бас яг орчин нөхцөлд одоо их хэмжээний жуулчин ирнэ гэдэг маань өөрөө бас эргээд сөрөг талтай гэдэг нь анзаарэгдсэн. Тэгэхээр яг л нөгөө хөтөлбөрийн хүрээнд бодлогоор хийгдэх хэрэгтэй ажил баг тийм. Одоо хүлээж авах хүчин чадал гэдэг тухай яриад байна шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ хүчин чадлыг бол би хязгааргүй гэж бол бодож байгаа. Энэ дээр бол бидний гагцгүй өөрсдийн санаачлал, зохион байгуулалт чухал да. Аймаг орон нутагт бол мэдээж төсөв гэж одоо зүйлээсээ одоо яг энэ хувь хүний хөгжил за одоо үндэсний өв соёлыг дэмжих, соёл урлагийг дэмжих ийм хөрөнгө оруулалт гаргах боломж юу нэр байдгийг. За ер нь бол бүх юмд одоо санаачлах хэрэгтэй. Бас хөрөнгө мөнгө ийг бол одоо дээрээс одоо буугаад ирэхээс ер нь бол
өөрсдөө зохион байгуулж энэ олон улсын төсөл хөтөлбөрт хамруулах, өөрсдөө тэр төслөө сайн бичих юм бол нэлээд өргөн боломжууд байгаа. За үүний зэрэгцээ бол одоо бас говийн мөчлсөн одоо хөгжлийн тухай одоо өнгөрсөн жилээс яриад эхэллээ. Энэ ийм ч учраас бас одоо Монголын говь хөгжин гэсэн өрөөндөө сая энэ жилийн Улсын их хурлын сонгуульч явагдлаа. За их хурлд гарсан одоо 7 их хурлын гишүүн маань бас энэ талаар анхаарна гэж бодож байгаа. За урд жилүүдэд бол төсөв мөнгө одоо манай Дундгой аймагт хамгийн бага хуваарлагддаг аймагуудын нэг байлаа ш. За энэ дээр бол би бас энэ урд төрүүчийн байсан их хурлын гишүүдийг бас буруутгах гасаа илүүтэй одоо хүчин дутсан болоо гэж боддог. Тэгэхээр өнгөрсөн сонгуулиар бас 7-гийн 7 их хурлын гишүүн одоос говийн мөсөн хөгжлийн тухай ярьж байгаа үед бол хөрөнгө мөнгө, зохион байгуулалт, энэ төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд бас нэлээд боломж нээгдлээ гэж харж байгаа. Гадаад сурталчилгаа ер нь хэр байна? Одоо аялал жуулчлалын компаниуд л одоо гадаад сурталчилгааг хийн штэ. Тэгэхээр та бүхэн тэдэнд одоо бидэнд ийм маршрут байна гэдгийг нээн дэлгэрүүлэх зорилго нь одоо нэг хөтөлбөр дотор бий юу? Энэ ажил ер нь хэрэг хийгдэж байгаа. За энэ хамгийн чухал асуудлыг бол өөрөө хөндлөө. Бид бүхэн бас одоо түүхэн 80 жилийн ойдоо зориулаад тухайлбал одоо Дундгойн одоо хамгийн сайхан одоо байгаль өв соёлыг харуулсан энэ баримт дуран сайхны киног одоо хийх ажлыг эхлүүлсэн. Тэгээд харамсалтай нь бол одоо төрийн хэмнэлтийн хууль гараад энэ ажил зогссон. Тэгээд дараачийн одоо хугацаанд энэ ажил бас үргэлжлээд одоо энэ хүү одоо баримтат уран сайхны киногаар дамжуулаад одоо Netflix одоо бусад одоо платформуд дээр танилцуулахад бол одоо дунд говийг сонирхох, ойлгох, судлах энэ олон чиглэлээр бол аялал жуулчлалын, за судалгааны, за мөн одоо гэр бүлийн, дотоодын, гадаадын аялал жуулчлалын одоо цуваа бол одоо хүрнэ гэж одоо бодож байгаа. Говийн баян бүрд гээд гайхалтай юм л да. Одоо энд зэгс ургацсан шувуу, усны шувуу дуграал. Энтэй жил ингэж ногоорох уу? Яг энэ хэсэгтээ. Бас арчилгаанаас болж байна. Сүүлийн үед бол сүүлийн 7-8 жил бол ингээ сайхан ургаж байгаа. Ер нь бол 10 гаруй жилийн өмнө анх одоо энэ эсхийг одоо хамгаалтанд авах, хашаа барих, тэгээ энэ худаг гаргаж бас нэмэлт ус өөх энэ одоо бас бодлогыг энэ усны мэргэжлийн компани нуттай хамтраад судалгаа хийгээд явснаас хойш бол дахиж бол энэ хавийн зэгсүүд бол одоо багасаагүй, харин ч одоо их болж байгаа. Энийг бол бас энэ зохион байгуулалттайгаар одоо усны нэмэгдэл нөөцийг бас тэжээж өгсөнтэй бас холбоотой. Байгалийн одоо энэ үзэсгэлэнтэй газар, тэг мөн дээрэс нь өөрөө юм түүхийн туйрыг авч үлдсэн газар гэдгээр одоо байгалийн дээрэс нь түүхийн юм ач холбогдолтой газар байна л да. Тэгээ одоо өнөөдрийг хүртэл арчилгаан хамгаалтыг одоо аймаг өөрөө дагаад явдаг гэсэн үг үү? Одоо энийг юу яаж авч явах вэ? За ер нь бол энэ төрийн бодлого бол байх нь бол гарцаа байхгүй. Ялангуяа миний хувийн бодол бол одоо энэ туйрыг бол улсын тусгай хамгаалтанд бас одоо түүх соёлын өв гэдэг агуулгаар нь бас олон янзын бас юугаар ангиллаар улсын хамгаалтанд авдсан байлаа. Энэ бол одоо түүхийн дурсгалт гэдэг ангиллаар нь авмаар санагддаг. Тийм ч учраас одоо энийг дуртай нэгэн ороод нэг хан дээр нь гараа хурж бас хүрээд нураах ийм одоо эрсдлээс сэргийлэх ёстой. Магадгүй хамгаалаагүйгээс одоо дураараа энэ түүхийн дурсгал зүйлийг ингээд шавардах эсвэл бэхжүүлчихлээр дараа нь өөрийн гэсэн онцлог нөгөө үн цэнэ алдах магадaltaй байдаг. Тэгэхгүй гэхлээр одоо энэ одоо өв маань өөрөө ингээд бас нурах аюултай байгаа. Хусууд байгалийн юу хүчин зүйл нөлөөлдөг. Хүчтэй салхи бай. За зарим одоо аялал жуулчлалын одоо нөхдүүд маань одоо тэрэн дээр болгоомжгүйгээр авирч гарч дээр нь одоо зураг мураг ахуулах зэрэгээр бас юмыг яаж мэдтгүү эрсдлүүд байгаа. Тийм учраас энийг одоо манай аймаг орон нутгийн тусгай хамгаалтанд авсан. Тэгээд энийг бас одоо бүх юмыг аялал жуулчлалыг одоо төр хийгээд тахлаар бас нөгөө юм үн цэнэ бас алдаад байдаг учраас төр хувийн хвшлийн одоо сайхан гэрээний үндсэн дээр энийг хөгжүүлж хамгаалж одоо маш олон сайхан ивентүүдийг хийх, түүх тусгалаа хамгаалахын ялангуяа хүүхд залуучуудыг одоо энэ хүмүүжилд маш чухал байр суурь эзлэх юм газар болох ёстой. За яг ер нь бол эрдэнэ төлөөлөгчдийн хурлд ийм одоо үүрэг байхгүй боловч бас энэ гүйцэтгэх одоо байгууллагууд, хэлтс агентлагуудын хариуцсан ажлууд дээр бас дэм болох үүднээс
одоо 2-3 спортын төрөл дээр бид бүхэн санаачлаг гаргаад хариуцж ажилладаг. За үүний нэг жишээл бол одоо 3 эсрэг 3 одоо сүүлийн үед бас тренд болоод одоо амжилтууд нөсөөд энэ 3 эсрэг 3-ын тамирчдаар бас залуучууд бахархах тэднийг одоо даган дуурайх байдал бол нэмэгдэж байгаа. Ийм учраас одоо 3 эсрэг 3-ын одоо залуучуудын тэмцээнийг бас аймагт зохион байгуулах санаачлагыг гаргаад төсвийн нэгдийн төлөөлөгчдийн хурлаараа батлаад анх удаага 21 аймагаас хөдөө орон нутагт энэ тэмцээнийг зохион байгуулсан. Үүгээрээ дамжуулаад бол энэ залуучууд бол 3-9-3-ын одоо олон улсын тэмцээн, аймаг, орон нутгийн тэмцээний одоо амжилтууд бол одоо нэмэгдэж байгаа. За мөн одоо шатрын тэмцээн бол оюун ухааны спорт гэж яригддаг. Бас манай аймгийн шатрын одоо тамирчдын амжилт бас нэлээд одоо бас одоо гайгүй болох магадлал байдаг. Тийм учраас одоо бид бүхэн бас шатар хөтөлбөр гэдэг одоо хөтөлбөрийг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа батлаад энэ шатрын одоо олон улсын тэмцээнд явж байгаа тамирчдыг бас дэмжих. За аймагтаа говийн болон 21 аймгийн одоо иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нарын нэрэмжт ийм тэмцээнийг анх удаага бас энэ бүрдийн уянга цуслан зохион байгуулсан. За өнгөрсөн жил анх удаа зохион байгуулахад бол 6 аймгийн 180 гаруй тамирчид орж одоо маш амжилттай зохион байгуулагдсан. Энэ жил одоо заавал орцсон гэсэн одоо 7-8 аймгийн тамирчид хүлээгээд энэ 9 сард одоо зохион байгуулах гэж байна. Энэхүү тэмцээнийг зохион байгуулах үед бид бүхэн бас зүгээр тэмцээн зохион байгуулж өнгөрөх биш. Энэ хүүхд залуучуудыг энэ гэр бүлийн одоо хүчирхийлэл, за мөн одоо энэ гэмт хэрэгээс өрсөн сэргийлэх ажлыг одоо нөлөөллийн ажил болгож одоо хамтд нь явуулж эцэг эхчүүд нь ойлгуулах энэ шатарчдыг хооронд нь туршлах судлуулах ажил бол айгүй чухал болж явдаг. Ийм ажил болсон баяртай байгаа. Сонирхлоороо цугласан дээр нь одоо мэдлэг өгчих гэдэг шүү дээ, тий. Одоо хүчээр нэг газар цуглуулчаад лекц уншихлаар дургуй төчхөө хичээр хүүхдүүдийн хувьд бол одоо онцгой анхаарч ажилтгүй. Энийг бол олон сургалтын дээр харагддаг. Хүүхдүүд маань ингээд өөр зүйл оролдоно. Тэрэнд одоо цугларах нь бас удаан. Спорт одоо энэ өөрсдийн сонирхлын дагуулаа цугларсан арга хэмжээнд дээр тэр одоо нөлөөллийн арга хэмжээнд ч өөрсдөө идэвхтэй оролцдог. За үүний жишээ нь одоо бид бүхэн одоо төрөл бүрийн ивентүүдийг хийж байна. Одоо төрөл бүрийн улсын авраг шалгаруулах тэмцээнүүдийг одоо аймагтаа зохион байгуулж байгаа энэ спорт аялал жуулчлалын одоо бизнесийг дэмжиж байна гэсэн үг. Яг энэ олон одоо ивент спортын арга хэмжээг дагалдаад олон хүмүүсүүд ирж байна, аялагчид гэсэн үг. Тэгэхээр энд байгаа бүх үйлчлэгээний байгууллагууд, зочд буудлууд, хоолны газрууд хөгжөөд эхэлж байгаа. За манай малчт маань ч гэсэн дунд говийн мах амттай гээд дунд говийн одоо махны борлуулалт бол 2-3 дахин одоо тухайн үед бол нэмэгддэг ийм одоо онцлогуд байгаа. Нэг нэгэндээ нөлөөлж шүү. Нөлөөлнө тий. Зочдууд л олддоггүй шүү дээ. Тэгээ хүний хийсэн ажил ярина гэдэг юм л дээ. Таныг Дундгой аймгийн засаг даргаар ажиллаж байх үедээ эхэлсэн том ажлын том бүтээн байгуулалтын нэг яг харахгүй төв цэнгэлдэх хүрээлэн. За анх тэгэл санхүүгийн гарч шийдлийг олоход ер нь ямар асуудал тулгарч ив гэдэг. Ер нь бол 21 аймгаас одоо цэнгэлдэх хүрээлэнгүү аймаг Дундгой байсан. Энэгээрээ бас нэлээд шүүмжил хүлээдэг. Ийм цэнгэлдэх хүрээлэнтэй болёо гэсэн саналууд одоо маш ихээр ирүүлдэг ийм үе байсан. Тэгээд аймгийн засаг даргаар томилогдмогц одоо ерөнхий сайттай бас зөвшөлтсөд алтан uyг сайд байсан. Одоо жилд 1-2 удаа одоо арга хэмжээ хийдэг ийм одоо эдийн засгийн үр ашиггүй цэнгэлдэх хүрээлэн ямар байдгийг болоо гэсэн одоо маягаар шүүмжлэлтэй хандж исэн. Активитээр нэлээд ярилцсны эцэст бол алтан uyг сайд бас нэлээд дэмжээд урам өгөөд ер нь бол энэ цэнгэлдэх хүрээлэн нэг удаа ашигладаг одоо малын хашаа шиг
ийм зүйл биш. Олон төрлийн одоо үйл ажиллагаа явуулдаг. 4 удирлын турш ашиглагддаг. За мөн одоо орчин үеийн бие засах газар бол хамгийн чухал. За үйлчлэгээг иргэдэд хүргэх. За мөн спортын клубүүд, ахмадын байгууллагууд, залуучууд бол офисгүй байдаг. Тэгээд энэ бүхнийг одоо бас судлаад за спортын клубүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилготой ийм хэлбэрээр хийгсэн санаачлаг гаргаад иж бүрэн одоо 35 газрын талбайд цэцэрлэгжүүлэлттэй ийм төсөл хөтөлбөрийг анх хийжсэн. Тэгээд 2.4 тэрбумын одоо төсөв гараад энийг 2016 онд бас арай бүрэн ашиглалтанд орж амжилтгүйгээр хүлээлгэж өгч бас нээлттэй хийжсэн. Тэгээд саяхан бас Дундгой аймгийн Түүхт 80 жилийн ойгоор 22 онд одоо бас нээлт хийж 80 жилийн ойгоор бас ард иргэдтэй бас одоо бэлэг барьсан. Энэ үед би бас одоо аймгийнхаа иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга болцсон байсан бас бахархалтай сайхан санагдчихлаа. Тэгээ энэ төслийг анх хэрэгжүүлэхэд зураг төслөөс эхлээд бас шинэлэг байхыг хичээсэн гэж би сонсч ирсэн л та. Жишээлбэл цэнгэлдэг хүрээлэн гэхээр яагаад заавал ийм бүтэн тойрог байх гэж хагас тойрог байж яагаад болдгүй юм гэдэг юм. Анхны одоо зураг төсөл нь бол ийм саран хэлбэртэй. Урдлаа ингээд манай одоо тал нутаг, говь нутгийн бас онцлог бол ингээд тал нутгаараа одоо бахархдаг, уужуу цэлгэр сайхан байх ийм одоо өсөлттэй. Тэгээд одоо урдаас одоо манай аймгийн бас морд энэ урдаас тавьдаг. Морд ирж байгаагаа бас харж болдог. Тэгээд энэ ч бас үндэсний хэв маягтай гэр хасар 15 сумынхаа одоо онцлогийг тусгасан ийм байгээд ингээд одоо зураг нь авах тэгж хийгдсэн юм байна. Тэгээд яг хуу дараачийн удирдлагууд ингээд дугуй болгоё, бүтэн хүрээлье гэд ингээд шийдсэн байлаа. Тэгээд шийдээд ингээд бас гэхдээ ер нь бол бүх ажил өрн дуустдаггүй юм байлээ дээ. Бүх юм одоо шинэ одоо шаардлага, хэрэгцээ шаардлагад нийцүүлээд улмал одоо босронгуй болгож за энд одоо маш олон одоо төрлийн улсын аварга шалруулах тэмцээн, за эсний волейбол, за ахмадын хөнгө атлетикийн аварга шалруулах тэмцээн гэдэг олон төрлийн тэмцээн явагдаж за залуучууд ялангуяа одоо ерөнхий боловсролын сургуулийн сурагчид бол тасралтгүй үйл ажиллагаа энд явуулж байгаа нь бол одоо хэрэгцээ шаардлага одоо нэгэнт байна. Энэ бүхэнд одоо бид бүхэн бас одоо дэмжлэг үзүүлж анхаарч явах шаардлагатай гэдгийг харуулж байгаа. За мөн энэ хажууханд усан бассейн бүхий одоо спорт цогцлборын ийм одоо барилга эх жил яг одоо хийгдэж байна. Хөрөнгө оруулалтаар одоо улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдээд ашиглалтанд орох гэж байгаа. Тэгээд энэ хавь маань бас хүүхд залуучуудын чөлөө цагаа өнгөрүүлдэг, өглөө одоо гүйлт хийдэг, гимнастик хийдэг, энэ олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг ийм цогцлбор хэсэг бас болох гэж байгаад би бас баяртай байгаа. Иргэдийг төлөөлж, иргэдийн хуралд одоо төлөөлөгчөөр ажиллаж байгаа төлөөлөгчдийн хувьд бол мэдээж нэг талаар өөрөөсөө бас хувь иргэн тэр төлөөлсөн сумынхаа иргэн байгаа шүү дээ. Тэгээд асуудлыг гаргахаар шийдэхдээ бас хэтэрхий муухраар шийдэх боломж байхгүй шүү дээ. Тэгэхээр тэд нар одоо энэ төрийн харилцааны асуудлуудыг сайн мэдэрдэг байх хэрэгтэй. Хууль эрх зүйн боломж, бололцоог мэддэг байх хэрэгтэй. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд ер нь төлөөлөгчдөг ямар арга барилаар ажиллав таны хувьд? За энэ бол бас чухал асуудал байна. Одоо аймгийн иргэдийн төлөөлөгчид, за сумын иргэдийн төлөөлөгчид маань ингээд 4 жил тутамд солигдоод байдаг. Тэгээ төлөөлөгч солигдох болгонд одоо шинэ залуу төлөөлөгч, за ахмад малчин гэдэг янз бүрийн одоо нийгмийн одоо салбарын төлөөллүүд гарч ирдэг. Тэгэхээр өөрөөрийнхөө бас хандлагууд гардаг. Ийм учраас одоо энэ удаагийн одоо бүрэн эрхээ хугацаанд төлөөлөгчдийн чадварыг нэмэгдүүлэх одоо ийм сургалтуудыг одоо маш олон хэлбэрээр зохион байгуулах, бүсчилсэн одоо сургалтыг зохион байгуулах. За мөн одоо Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр төлөөлөгчдийн одоо чадварыг нэмэгдүүлэх сургалтыг одоо сайхан аваад зохион байгуулсан. За Улаанбаатарт 2-3 удаагийн сургалтуудыг зохион байгуулж аймгийн төв дээр зохион байгуулах. За төлөөлөгч нэг бүртээ бас одоо бичилж уулзж явуулах. За 7 хоногийн одоо 2 дахь өдөр болгоныг одоо хэлтс агентлагуудыг сумдын удирдлага, засаг даргын тамгын газрын ажилтнуудад мэдээлэл өгөх замаар одоо бас ойлголтын нэмэгдүүлэх зэрэг одоо олон ажлуудыг зохион байгуулж аж энэ олон ажлын нийлбэр зохицуулж аж энэ одоо иргэдийн төлөөлөгчдийг хариуцлагажуулж байгаа. За мөн төлөөлөгчийн өдөрлгүүдийг зохион байгуулах. За урд одоо иргэдийн хурлын төлөөлөгч нар бол бас тайлангаа тавьдгүй сонгогдчиход дараагийн сонгуулийн одоо өмнөхөн бас ажилтдаг.
энэ байдлыг халах жил бүр одоо хурлын төлөөлөгчид ажлын тайлангаа тавих, төлөөлөгчийн үйл ажиллагааны өдрөлгүүдийг зохион байгуулах их зэрэг ажлуудыг бол одоо зохион байгуулж ирсэн байна. За 3 намын төлөөлөл байгаа, бие даагч субъект байгаа. Хэр эв нэгдэлтэй ажиллагаа иргэд явуулна. За ер нь бол их сайхан эв нэгдэлтэй маргаангүй ажилласан одоо ийм жилүүд боллоо гэж миний хувьд бол дүгнэж байгаа. Ер нь бол одоо альва ажил одоо хуралдаа болохоос өмнө бид бүхэн бас энэ хороодууд хуралддаг, за зөвлөл хуралддаг, энэхүү зөвлөл хороодоор хуралдсан асуудлуудаа үрдчлэн одоо ярилцаж мэдээлэл өгөх ийм зорилгоодыг хэрэгжүүлж яасан учраас хуралдаа маань бас одоо маргаан бахта нэлээд одоо шийдвэрлэхэд амар хэлбэр явагдаж байсан гэж бас бодож байгаа. Энэ удаагийн онцлог тийм байна. Эв нэгдлийг хадгалахад хувь хүний хандлага их чухал байдаг. Ер нь улс төр хийхэд юу нөлөөлөд байдаг? Улс төрийн хагаралтай байна, намчрахал байна гэдэг нь тэр хувь хүмүүсийнхээ характераас болдго юм уу? Та ер нь юу гэж үздэг? Энэ эв нэгдлийг яаж барьсан? Олон хүн дотор оймод дотор бас одоо уртаа бүгэнтэй гэдэг шиг мэдээж хэрэг одоо 35 төлөөлөгчийн дотор янз бүрийн одоо үзэл бодолтой намтай ийм төлөөллүүд байсан. Тэгээд энэ бүхтийг ер нь эвийг болох энэ удаагийн бүрэн одоо эрхийн хугацаанд бас үр бүтээлтэй дунд говьдоо бас нэг хөгжлийн түүчийг авчирсан байлгахын төлөө одоо ажилласан да. За та түрүүн ярьслахын эхэнд нэрийн утсуудаа дурдахдаа нэг чухал нэрийн утсыг орхисон гэж би бодож байна. За мэдээж аав гэсэн том нэрийн утас байгаа шүү дээ. Та өөрөө бас аав хүн те. За би өөрөө энэ Дундгой аймгийн Үлзийт сумын уугуул Цэндийн Сандаг гэж энэ хүний хүүхэд. Тэгэхээр би энэ бас одоо миний аав бол бас миний нэрийн утас болдог. За би өөрөө бас одоо аав хүний хувьд бас Од Эрдэнэ гэдэг бас нэрийн утас байна. Тэгээ би одоо эхнэр Цэрэнбэлийн Од гэрэл гэж бас Хулд сумын уугуул. Ингээд бид хоёр хоёулаа бас Дундговын гаралтай, тэгээ Дундгов нутагтаа бас бүтээн байгуулалт хийж, үйл хэрэгээрээ сувь нэмэр оруулъя гэж ингэж явж байгаа. За ингээд 3 хүүхэдтэй. За том хүмүүс маань бол одоо миний бизнес хийгээд одоо Total Music гэж компанийг одоо үүсгэн байгуулж Улаанбаатар хотод ажиллаж байгаа. За дунд охин маань одоо бас компанийнхаа маркетингийг хийж, за Англи улсад одоо бас олон улсын ивент менежер гэж одоо хуурхан одоо мэргэжлийг эзэмшиж ингэж ажиллаж байна. За бага хуу Америкийн нэгдсэн улсад одоо бизнесийн удирдлага, хууль эрх зүйгээр ингээд суралцж байгаа. За ийм одоо гэр бүл байна. За мэдээж малчтынхаараа одоо буугаад нөхцөл байдалтай танилцаад явахын зэрэгцээ. За яг Үлзийт сумын хувьд бол таны өвд эцсийн нутаг шүү дээ. Нутагтаа ирэхэд сайхан биз. Гайхамшигтай. Ийшээ би түрүү хэлсэн тэр хүнжлийн уул хөөрийн гол энэ дэл одоо уулын орчинд манай өвөө Цэнд гэж хүн одоо амьдарч байсан. За манай аав Сандаг гэж хүн энд төрөөд тэгээд Улаанбаатар хотод очиод бас улсын цэрэгт амьтан сурагч болсон. Тэгээд энэ нутгийнхаа бас одоо газар нутгаар нэрлсэн багуудаар нэрлсэн бас тэмээнүүдийг одоо аваачиж цэрэгт одоо сургаж ирсэн. За энэ тухай бас одоо өндөр ээж канон дээр бас дүрсээ мөнхөлж үлдээсэн байдаг. Монгол говь гэж аяллыг одоо манай гэр бүл хүүхдүүд одоо зохион байгуулж байгаа. Тэгээ манай дунд говь бол үнэхээр гайхамшигтай л да. Одоо агуу одоо байгалийн үзэсгэлэн, түүх соёлын дурсгал, тэгээ дээр нь одоо энэ уртын дууны гайхамшиг, өв соёлоодыг нэг доор бас үзэж харж чадах ийм гайхамшигтай нутаг. Таны хувьд бас өөрийн тань нэг нэрийн хуудас бол
яг аргагүй entertainment салбар л да. Одоо анх одоо бизнесээ эхлүүлсэн нь одоо бас дэлхийн олон брендийг Монголынхаа одоо хэрэглэгчдэд түгээсэн. За тэр хэрээр орчин үеийн хөгжмийн урлагийг хөгжүүлэхэд бас хувь нэмрээ оруулсан. За яг тэр өөрийн тань дотоод одоо сонирхол, хобби чин одоо нутаг оронд хийж байгаа үйл ажиллагаануудаас бас анзаарэгддэг л да. Одоо жишээлбэл дундгаа өөрөө дуу хоорын үлгийн нутаг ивэнтүүдийг 3000 морин орчин бас наадан болдог. За энэ наадмыг бол одоо ирээдүйд бол жил болгон хийх. Ер нь бол энэ одоо томоохон ивэнтүүдийг хийхлээр энэ соёлын аялал жуулчлалыг дунд говьд хөгжүүлэх одоо хамгийн том ирээдүй харагддаг. Ялангуяа одоо нэг сумын одоо соёлын төвийн хүүхдүүд одоо гайхамшигт уртын дууг бол одоо бүгдээрээ сайхан сурч морин хурддаг. Одоо үндснийхээ өв соёлыг одоо тээгч нар одоо басан байдаг. Энийг одоо би бас хойч үедээ уламжлан үлдээх талаар бас томоохон ажлууд хийх шаардлагатай гэж үзэж байгаа. За үүний нэг бол одоо Дундгой аймагт одоо зайлшгүй одоо төрийн бодлогоор соёл урлагийн их сургуулийн салбарыг байгуулж одоо энэ гайхамшигтай одоо ардын өв уламжлуулсан уртын дуу, морин хуур, за энэ одоо хөөми ингээд бүх төрлийн энэ язгуур урлагийн одоо салбаруудыг хөгжүүлсэн юм төв болох шаардлагатай гэж одоо би бас боддог. Тэгээ төрийн бодлогч гэсэн бас одоо энэ орон нутагт одоо нэгдээд сургуулиудын салбарыг аваачих одоо хотын одоо төвлөрлийг одоо сааруулах бодлого барьж байгаа үед бол Дундгой аймагт эдгээр ажлуудыг зохион байгуулахад бас зүтгэн гэж бодож байгаа. Бизнесийн хүний нүдээр орон нутгийг хөгжүүлэхэд гарц гаргалгаа олоход амар хялбар байна уу? Эсвэл асуудал тулгамдж байна уу? Яг аль өнцгөөс арсан гэдгээс их хамаарч байгаа. За биний бие болохоор хүн биеэс гэрээсээ төрөөс гэдэг. Тэгээд одоо бизнес маань бас нэлээд одоо гайгүй тогтвортой урсгалаараа явж байгаа гэж би үзэж байгаа. Тийм учраас бас Дундгой аймагт харин ус төржиж орж ирж байгаа гэж бодож байгаа. Тэгээд ус төржиж орж ирэхгүй бол бас дэмжлэг байхгүй тодорхой бас одоо хэмжээний одоо иргэдийн одоо үзэл баримтлаараа нэгдсэн улсуудын одоо дэмжлэгээр бас энэ улс төр тодорхой албан тушаалд очиж байгаа шүү дээ. Сонгуул бол альва намын одоо сонгуулаар болж байгаа. Тэгээд тодорхой ажил дээр очисныхаа дараа бол бас урд төржих нь бол тур хугацаанд бас улс төржилтөй намчрахалтай хаяад тухайн одоо аймгийнхаа хөгжилд бол харах хэрэгтэй. Бизнес одоо хийжсэн хүний хувьд бол аливаа аймыг нэлээд одоо шүүмжлэлтэй харах. Энэ эдийн засгийн хувьд одоо бас төрийн өргүү зардлуудыг одоо байхгүй болгох. Энэ бизнесүүд дээр одоо энэ малчтын за энэ тухайн одоо манай аймгийн эдийн засгийн гол үндэс бол хөдөө аж ахуй, мал аж ахуй учраас энэ тал дээр онцлогийг яаж гаргаж ирэх вэ гэдэг тал дээр бас малчтайгаа нэлээд хамтарч ажиллах сонирхол байдаг. Бизнесийн салбарын одоо яг бизнес нь тогтвор суурьшилтаа бас амжилтанд хүрсэн хүмүүс их улс төрд ордог л доо. Тэгэхээр нэг талаар хардах өнцөг байдаг. За улс төрийнхөө үйл ажиллагаагаар бизнесийнхаа хаалт хамгаалтыг хийдэг. Ер нь тийм зүйл байдаг юм уу? Та улс төрчийн хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байдаг? Яг энэ тэнд нэг тэгж харагдаж байгаа усуд байна. Цүнх баригч нар гинт албан тушаал очлоо. Тэгээд гинт одоо бидний одоо олон 10 жил хийгээд олоогүй мөнгийг нэг хэсэг хүн олоод авцсан, дэвшсэн, баяжцсан л явж идэг шүү дээ. Тэгэхээр энэ бол байгаа байх л гэж бодож байна. Гэтэ бүгдийг одоо ийм нүдээр бол харж болохгүй. За миний мэдэх маш олон одоо сайхан улс төрчид улс орныхын төлөө, за аймаг орныхын төлөө одоо сонгогдсон тийм зүтгэлтэй улс төрчид бол байдаг. За миний хувьд бас хувийн зүгээс хэлэхэд бас гэрээ засаад төрөө зас гэдэг шиг одоо өөрийнхөө бас одоо хүч чадлыг, боломжийг бас аймгийнхаа хөгжлийн төлөө бас зориулъя гэж бодож ажилдаг. Мэдээж одоо өнгөрсөн 4 жилийн хугацаанд Дундгой аймагт одоо эрх барьсан иргэдийн уралд за засаг даргад ажиллаж байсан удирдлагууд бол ажлаа сайн гүйцэтгэлээ гэдгийг эхний үнэлгээ бол одоо засаг дарга Монгол Улсын их хурлын гишүүнээр сонгож илгээсэн баха. За одоо тун удахгүй та бүхэн орон нутгийн сонгуульд оролцож ажлаа дүгнүүлж иргэдээс дүү авах гэж байна. Хэр одоо нүүр бардам болцгаарай. За улсын их хурлын сонгуул гэдэг бол бас улс даяар тэгээд тэр дотроо бас аймгийн
ажлыг бас одоо дүүнэх ажлын гол одоо үзүүлэлт байдаг гэж боддог. За миний хувьд бол орон нутгийн сонгуульд энэ бүрэн эрхийн хугацаанд ажиллахдаа бол хувийн зүгээс бол нэлээд сайн ажиллаа. Олон сайхан төслүүдийг хэрэгжүүллээ. Бусад аймагуудын хувьд бол одоо жишг болох одоо сүү хөтөлбөр, дунд овоо ногооруулын хөтөлбөр, хүний хөгжлийг дэмжих хөтөлбөр гэдэг ингээд 25 гаруй төсөл хөтөлбөрийг одоо амжилттай хэрэгжүүлсэн. Тэгээд энэ орон нутгийн сонгуулиар бас иргэд маань дүнгээ тавих байх. Энэ дүнгээ тавихад би бас одоо тун удахгүй аймгийн иргэдийн хурлаараа энэ иргэдийн хурлын хийсэн ажлын тайланг тавьж одоо төлөөлөгчийн өдрөлгүүдээр дамжуулан бас одоо ажлын тайлангаа тавина. Энэ үед бас сонгуулиар бас иргэд дүнгээ тавина гэдэгт бол итгэж байгаа. За манай Дундгой аймаг маань бол одоо хөгжлийн хувьд 21-д биш эхний одоо 4-5-д байх бүрэн бололцоотой. Тэгэхээр Дундгой маань бол аялал жуулчлалын за мөн одоо соёлын одоо тээвэр зуурчлалын болон одоо энэ мал аж ахуйн хувьд бол Монгол улстай төдийгүй олон улсад бас нэртэй ийм сайхан одоо аймаг байна гэдэгт бол бүрэн итгэлтэй байгаа. За маш их баярлалаа. Тэгээ Дундгой аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал за түүний ажлын алба одоо өнгөрсөн хугацаанд одоо аймгийнхаа хөгжлийн төлөө ажиллаж ирсэн таны хамт олонд амжилт хүсье. Танд бас ажлын амжилт хүсье. Баярлалаа. Ингээд нэрийн хуудас гэж одоо энэ сайхан нэвтрүүлгээрээ бас бидний хийсэн ажлыг бас нутгийн олонд одоо бас танилцуулах энэ сайхан нэвтрүүлэгт өрсөн танд бас баярлалаа. За баярлалаа. Үзэгч та бүхэндээ нэрийн хуудас нэвтрүүлгийн шинэ дугаарыг хүргэлээ. Энэ удаагийн зочин маань Дундгой аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Сандгийн Од Эрдэнэ байлаа. Та бүхэн сайхан амраарай.